Залуу зохион бүтээгч 2013 үргэлжилсээр байна. Бидний туршилтууд, за бас шинжээчдийн үнэлт өгнөлтүүд өгөөгдөж, за зарим нь алдаатай, оноотой, за зарим нь бас амжилттай явж байна. Энэ жилийн уралдааны хувьд нэг жоохон түүхээр л да. Нэгдүгээр шатанд 400 гаруй бүтээл байсан бол 3 дугаар шатанд ердөө 36хан зохион бүтээгч шалгарч үлдсэн. Өвөр Монголоос нэг зохион бүтээгч, Орос улбаны улсын Бурят улсаас 2 зохион бүтээгч байсан. Харамсалтай нь Өвөр Монголын зохион бүтээгч маань нэлж амжсангүй. Бүх үзэгчдээсээ, шүүгчдээсээ манай оролцогчдоос хүлцэл өгчээ. Гэхдээ Орос улбаны улсын Бурят улсаас оролцож байгаа зохион бүтээгч Түмэн өнөөдөр ирсэн байна. Түмэнгээ дуудаа. Ингээд шаргачны түмэнг тайзан дээр орж байна. Түмэн Шарагшаан. Шаргашаан Түмэн. Өдрийн мэнд хүргэе, сайн явж ирвүү? Привет. За манай үзэгч санаж байгаа бол бид нар робот гар игээд энэ гараар яах ч юм уу гээ. Робот гараараа бид нэр дуу аваагаар команд өгнө. Яг ч тийм биш л те. Үйл ажиллагааг нь илүү сайжруулах зорилгоор 2 командтай болгосон байгаа. Яг энэ шатны хувьд бид нэг л зорилготой байсан. Гар маань шилээ аяга барьж чаддаг байх. Мөн хүндрдэг байх ёстой. Тийм л дээ. Би тэр үйлчлүүдийг робот гараараа гүйцэтгүүлж болно. Би ч нэг шил бэлдсэн л те. Ундааны лаз аягч байсан болно. Ойролцоогоор 500 г орчимд байгаа бах та. Миний бүтээсэн гар тэдгээр хангалттай дэлнэ гэж бодож байна. Нет, он и такой поднимет. 500 грамыг өргөн. Хэтрүүлчих юм биш үү? Да, Миний бүтээсэн гар бүгдийг нь хангалттай дэлнэ гэж бодож байна. Болно. Би тайзны ард бэлдэж байхдаа өргөж туршиж үзсэн. За тэгвэл манай бүтээл маань хэрхэн ажиллаж байгааг үзүүлцгээе. Тэгээд үзүүлж байх явцдаа ямар шинжилэл өөрчлөлт оруулсныг тайлбарлая. один. Сэгсрээд үзүүл яах бол Два. Один. халтраад байх юм. Гүлгэр байна да. Диапозитмент алга ташлт. Два. Одоо аяган дээр нэг туршия. Два. Один. Баяр үргээ бүгдээрээ. Ингээд механик инженерийн сургуулийн мехатроникийн профессорын багийн багш даваа нэмийг тайзан дээр орж байна. Халуун гадаа ташилт. Давааны багшаагуудад туршилтаа явуулахаас өмнө Түмэнгийн бүтээлийг хийгдэж байх явцанд 2-3 дугаар шатнд шилжиж байхад манай цог жохлон шүүгч очиж танилцсан. Тухайн үед гар ямар байсан бэ? Өнөөдөр юу нэмэгдсэн бэ? Танд ямар санагдсан тухай ярьж өгөөч. Маш сайн байна. Ягаад гэвэл бид нар бол яг очихдоо бол ерөнхийдөө чойтоор зөвлөгөө өгөөд иймэрхүү юмнуудыг сайжруулаарай гэсэн. Одоо бол би энэ ажил биш цаашаа хамгийн гол нь өргөн цаарварыг хамарсан юм ажил болж болно. Зөвхөн гараар тогтохгүй. Тэгээ энэ бол бас өөр төвшөнд очсон байна. Одоо би энэ механик хийцүүдийг хараад бол гайхаж байна. Маш богино хугацаанд нэлээд гайгүй сайн шийдэлтэй хийсэн байна. Яг зүгээр тэр дуу таних асуудал бол бид нар чип дизайны тэр програм хангамжийн асуудалтай холбоотой байгаа. Тэрийг сайжруулж болно. Жил болгон open source яг тийм програм бол бүх сайжраад байгаа учраас энэ бол цаашдаа бол бусдаа ер нь өрсөлдөхөөс тийм бүтээгдэхүүн болж чадах байх гэж бодог. Баярлалаа. Одоо бүтээлээ туршиж үзье. Оросоор нэг гэхээр атгаад. Гэтэ зөвхөн өөрийнх нь хоолойг танд гэж штэ. Бүтээл маань зөвхөн чиний тоолоогоор ажиллах уу? Туршилтаас өмнө би өөрийнхөө хоолойг туршигчийн салхих гэж оролцсон. Одоо туршиж үзэх хэрэгтэй байгаа. Гол нь хоолойгоо бичихдээ ямар хэмнэлтэд сануулснаас санаж явах хэрэгтэй. Мөн зөв хэлэх хэрэгтэй. Один. Өөрөөр хэлсэн дээр юм шиг байна. За. Один. Два. Хоолойгоо бичихэд анзаарагдаж байсан л та. Туршигчийн хоолойг муу мэдрээд байгаа нь хоолойг бичихдээ үгээ чанга бөгөөд тод хэлэх хэрэгтэй байгаа нь. Өөр хүний хоолойг сайн хүлээж авахын тулд энд би тусгай програм ашигласан. Гар ингээд атгахад хүний гар бол шүрмсээр татгаж байгаа тийм үү? За яг тэр түүнтэй адилханаар энэ гар бол атгахтаа тороосоор татаад атгах байгаа нь бол бас их оновчтой шийдэл юм уу гэж би бодож байна. Тийм. За програм хангамжийн талаар түрүүн цогж ахлан
шүүгч хэлж байгаа шүү гэн өшөө сайхан хөгжүүлэх бүрэн боломжтой гэж. Ерөнхийдөө нэлээд бас сайн бүтээл болцсон байна. Тэгээд өөр зүйлүүдэд нэлээд олон зүйлүүдэд бас ашиглаж болохоор. За баярлалаа. Яг ер нь бол наа чинь юм шүү дээ. Зөвхөн өөрийнхөө дууг сурагчиж байгаа байхгүй. Тэгээ өөрийнхөө дууг сурахгүй болохгүй шүү дээ. Би атгсан байдаг өөрийнхөө дууг ингэнгүүд тавьчих болохгүй шүү дээ. Яг л өөрийнхөө команд ажиллахгүй. Давааны багштай баярлалаа. Давааны багшаас асуух асуулт байна уу? Дурсан хүний хувьд байхгүй маань. Баярлалаа. Нэгэн зүйл хэлээж яг одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд хандан юу гэж хэлэхсэн бол магадгүй бидний чамаас асуугаагүй орхисон зүйл ч юм уу эсвэл хин нэгэнд хандан зориулж хэлэх үг байна уу? Энэхүү бүтээлээ би өөрөө ганцаараа хийсэн гэдгээ хэлмээр байна. Би ямар нэг дугуйлан сонгонд хичээлдэггүй. Өөрөө бүхнийг гэртээ л хийдэг. Үүнийг бүтээх нь миний хувьд хамгийн их сонирхолтой байсан. Ер нь үүнийг хүсвэл хинч би дааж хийж болно. Тийм юг одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ялангуяа зориулж хийсэн гэдэг утгаараа овор хэмжээний хувьд одоо ямар технологи юу ашиглаж иж хэмжээг нь дагсаж болох боломжтой бол та тийм тал дээр зөвлөгөө Зүгээр ийм байгаа. Яг одоо залууч хүмүүстчдэд тохиолдог хамгийн хэцүү бэрхшээлт юм юу гэдэг вэ тэр. Хэм өөрөө худалдаж авч байгаа байхгүй юу? А тэгээд одоо энэ дээр бол энэ залууч хүмүүстч нэвтрүүлэг дээр хамгийн гол нь юу гэхээр санаагаа баяжуулаад яг болдог гэдгийг харуулад ингэ хийсэн. А зүгээр хийцийн үед бол багасгаж болно. Яг удирдлагын дээр гадна талын бэрийг бол яг ингээд баптизийн үйлдвэрт нөх хиймэл арьс шиг юмар бүрхэд ингэ хийж болно. Тэгэл бол тодорхой хэмжээний хөөргөн урд хэрвээ энэ ингээ бүр төгс болоод ингээд олон туршилтаар ингээд бүр найдвартай болчихвол энийг багасгаж болно. Тэнд бол ямар ч асуудал байхгүй. Тэгээ энэ мэн цаашаа өөрөө чиглэлийн компаниуд судалгааны байгууллагууд хийгээ цаашаа хөгжүүл явахгүй бол энэ хөгжим нь өөрөө яг хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэх хэмжээний юунд хүртэл хийнэ бол хэцүү. Тэгээ энэ дэмжигчийн гол санаа бол ерөөсө дуугаар өдөртөө тэгээ иймэрхүү байдлаа болно гэдэг санаагаад бидэнд харуулж байгаа зүйл л дээ. Что ж, удачи, Туман. Завершили презентацию твоего изобретения. Удачи. Ждем тебя в комнате. Ерөнхий ивент тэтгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. 3 дугаар шатны шалралт маань үргэлжилж байна. Өнөөдөр бид бас нэгэн хүний хөдөлмөрийн хүмүүжлэх бүтээлийг үзэж та бүхэн танилцуулахаар бэлдсэн байна. Зохион бүтээгч байгаа дуу дээ. Энэ бол Наран байгаль Говьалт аймгаас оролцож байгаа. Төгөлдрөө би нэг сайн ярьдггүй ч гэсэн энэ баг багтаа бас эрчим клубээс тоглоод улсын аварганд оролцож шээ. Нэг амжилт үзүүлээгүй ч гэсэн ширээ тенсийг бол дурч үзэж болно. Наран баглаа маш их баярлалаа. Манай Мөнхбаатарт яг үүнийгээ ярих боломж олдохгүйсэн. Чи боломжийг олгож өгсөн байна. Тэгвэл бидний дуршхан байгаа тийм ээ. Туршхан байгаа бид нар нийслэлийн амгалан зохицол бүрийн биеийн тамирын багш Хаширдныг урьсан байна. Хаширдныгаа зочноо дуудаад тэгээд бүтээлээ хэлцүүлээ тийх үү? Алуун алга дашилт Хаширдэн багш. Сайн байна уу та? Манай бүтээлтэй өмнө нь танилцаад ерөнхийд нь харч уу? Харчлаа. Наран байгаль маань бүтээлээ яаж хөгжүүлсэн, юуг сайжруулсан, энэ цэгт хүрэхэд ямар их зовлон туулсан ярьж байгаа шүү дээ. За амжилт хүсье. За миний бүтээлийн гол давуу тал нь гэх юм бол бус бүтээлүүд ингээд хүний тэр болгон ажиглаад бэдэггүй. Одоо жишээ нь теннисний хүмүүс теннис тоглодог. Тэгээ бөмбөгөндөө очиагүйгээ бөмбөгөө авдаг. Тэр хүний өөрт нь бүр ингээд хэвшмэл болцсон байдаг. Тэрийг ингээд хүн өөр олж харж анзаардаг. Тэрийг би өөр ингээд олж харж анзаараад гарын дорх материалаар хямд төсвөр хийсэн байгаа. Тэгээд энийг бол хүн амтаа хараад энэ чи хинч чи чадна штэ гэж бодох байх. Тэгээд бүгд гарын дорх материал учраас энийг бол хинч хийх боломжтой. Энэ үднээсээ би тэр хүмүүст л энийг зориулж хийсэн. Бөмбөндөө гүйснээрээ нэг гэсэндээ дасгал болж өгөхгүй юм уу? Нэмэлт дасгал тий? Тий. Йоо, тамирчид өөрсдөө нэг тоглохоос өмнө заавал бие алалт хийдэж штэ. Тэгээд шууд тоглолтоо ингээд бөмбөгөндөө гүйхтэй бас ядарч магадгүй тэр талаас нь л. Ядарх юм бол ямар тамирчин байсан юм бэ? Тийм ээ багшаа. Тамирчдын манай одоо илүү хөдөлгөөнийг багасгаж өгсөн тийм ээ. Хоёрдугаарт болохоор одоо цагийг хэмнэх тийм л. Багш таны туршаад үзээч. За одоо Наран байгалийн
Бүтээлийг туршаад бөмбөгөө аваад зөхиод байна шүү. тэгээ хаширдан багш хэн Мөнхбаатарыг хурдан онох вэ гэдэг тэмцээнд өрсөлдөнө. За, энийг наашаа урж байна. Туршлагын үр дүнд Мөнхбаатар 1 чоногт амьд үлдлээ. Баяр хүргэе Мөнхбаатараа. Баярлалаа. Таны хувьд зүүн гараараа хурдтай аваад зохиод байх тохиолдолд тэг саад болох эсвэл одоо гарч ирэхгүй байх тохиолдол анзаардаг. За тийм анзаарчихсангүй. Хамгийн гол нь архивдгүй талаараа бөмбөг авах нь. Аваад шууд цагаа хэмнэл хурдан аваад тоглох. Миний энэ бүтээлийг болохоор хүмүүс нөгөө ингээд газ хурдан аваад зөхиод гэдэг чи та бэлтгэл хангахад зориулсан ингээд бас бэлтгэл хангаас гадна тоглолтын зориулсан байхгүй юу. Тэгээд тоглолтын жиг хүмүүс тэгэж амар хурдан ингээд яагаад тахгүй шүү дээ. Тоглоод хэсэг хугацааны дараа бөмбөг авч тоглоно. Тийм учраас 2-2-оор бөмбөг хийдэг учраас миний энд 26 бөмбөг орно. 2 тоглолтод л бөмбөгцийг нэглэх шаардлагагүй. Тэг хүмүүсийн тоглолтын хэмжиж байгаа. Юу манай нэг оюутан бас энэ юу ийм ширээний теннисээр хичээллээ. Тэгээд нэг хэцүү юм нь юу байсан гэхээр тэр нь бөмбөгнүүд ингээд шалаар тараачаар тэрийг цуглуулж авахд хэцүү байсан юм байна л да. Тэгэнгүүт мань хүн бол урдуур тэрэл нэг юм хийгээд унсан. Тэгсэн чинь усны нөгөө 10 литрийн чөлөө нөгөө нэг сав байдаг шүү дээ. Цэнхэр сав. Тэрийг тайраад ёроол дээр нь ингээд сэтг утсан сэтг хийгээд тэгээд тэрүүгээрээ ингээд явал дээрээс нь дараал бөмбөг нь тэн дотор орчиж байгаа байхгүй юу. Тэгэл авахтаа нөгөө амаа доош нь харуулахаар амаар нэг нэгээр нь гоождөг. Тэгвэл ингээд тэрийг хослоод хийчих юм бол бөмбөг түүх. Тэгээд энэ лүү хийх хоёр чинь ингээд нэг тийм конвейер болчмоор юм шиг санагдаад явчлаа л да. Сонирхолтой түүх ярьж өгсөн галагчтай баярлалаа. За ингээд манай багшаас асуух зүйл байхгүй бол баярлалаа танд. Баярлалаа. Ашиж үзсэн. Үнтэй цаг зав гаргасан баярлалаа. Амжилттай боллоо. За шүүгчд юу гэж байсан тийм үү? Оноо хийж гарах байсан. 3 дугаар шатанд оролцсон залуу зохион бүтээгч. 1 2 3-ын 3 шатд авлаа шүү дээ. Зохион манай багш хэлдэг л дээ манайх. Тэгээ зохион бүтээгч гэдэг бол нөө энгийн хэлбэр юм хүний тэр болгоо ажиглаад идэг юм энгийн хэлбэр шийдэж өгсөн үнийг хэлнэгээд тэгээд цаасны удаага анх зүгээр ингэж ирийг хугалдах байсан шүү дээ. Тэрийг тэр зохион бүтээсэн хүн болохоор анх шоколад идэж сууж агаад тэгээд энэ цаасны утгыг ингэж шууд ирийг хугарахын шууд хайчдаг байсан шүү дээ. Ингээ хугалаадах юм бол дахин ашиглах боломжтой байна гэж бодоод тэгээд хугалдаг гэсэн байгаа. Тэгээд би ч гэсэн тэрийг ингэж хэрвээ бөмбөгийг дараа ингээ авчраа тавьчих юм бол тэр хүний тоглолтод илүү хурдан нөлөөлнө бөмбөгөндөө очиж гүйх хугацаанд тэр хүн тасралтгүй өөрийнхөө тоглолтыг гаргах тийм боломжтой гэдгийг л. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгээс сурж мэдсэн зүйл. Энд ирснээр нь бол хүн бүр өөрийнхөө чадвараар өөр юм зохиогоод явж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүдэд бид нар шиг ингээ та нар ч гэсэн ажиглаагүй юмнуудыг ажиглаад тэгээд их юм сэтгээд энэ тэмцээнд оролцоорой гэж хэлий. Хүн болгонд боломж үйдэг. Хүн болгонд боломж бий. Тийм ээ. Yes baby. За. Амжилтсэ. Онооныхаа танхимд оноогоо үлээгээрэй. Говьолтой аймгаас оролцож байгаа Наран байгал 600-ны 52 оноогоор 14-т жигсэн байна. Бүгдээрээ баяр хүргэе. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Говьолтой аймгийн дараачийн зохион бүтээгч маань Төвшин Баяр байна. Төвшин Баярын бүтээлээ танилцгаая. Зохион бүтээгч Төвшин Баяр. Бидний бүтээл туршигдахад бэлэн болоод ирсэн байна. Та бүгдийн шилэн дээр одоо жинхэнэ туршлагатай явуулсан. Супер туршлагатай хүн ирэндээ. Гайхамшигтай хийдгийн өмнө л шил. Тийм хүн орж ирнэ. Тэрнээс өмнө бүтээлээ танилцуулъя. Манай бүтээл нь болохоор ахын хэрэгцээнд ашиглаж болно. Тэгээд эцэг эхчүүд болон хүүхэд багчууд одоо ахуйд авч хэрэглэснээр мэдлэг, чадвар, дадлага туршлага хөрөмтүүлж авах бүрэн боломжтой бүтээл. Тэгээд одоо манай бүтээл нь болохоор одоо шулуун зүсэн, тойрог зүсэн, мөрийн зүсэн. Тэгээд одоо шулууныг зүсэхдээ манай бүтээл нь энэ хоёр хос шарг нь замаа дагж энэ одоо шилнийхээ замыг дагж гүйхстэй байгаа. Энэ алмаазан маань болохоор яг ингээд одоо энд одоо зүгээр ингэж үзүүлэхэд яг л нэг ийм төсөн. Тэгээд тойргийг болохоор эндээ одоо
ийм бомб байгаа. Бомбаа хийгээд одоо шилэндээ наагаад одоо ингээд тойргийг зүсэх боломжтой. Мөрийг болохоор шаблон төвчсөн. Тэгээд алмаазныхаа ингээд хэрвээ эрийг шулуунжж байгаа энэ алмаз нь болохоор өөрөө энгийн 2-8 мм-ийн шилийг зүсэх боломжтой. Энгийн алмаз хамгийн гол нь. За баярлалаа. Технологийн хичээл дээр байнга шил орчихно зүгээр байнга зүсчих үү? Гүү одоо дадлаг дээш ангидал. ахлах ангийнханд бол нэг мэрэгжлийн чиг баримж олох хичээл гэж ордог. Тэгээ манай энэ бүтээл нь болохоор бас юутай байгаа. Энэ дээр юм хэмжээ тавилттай. Тэгээ бүр урт шил зүсгээр бол энийг одоо ингээд мичкигээр ингээд ярдуу татсан. Тэгээд ингээд ярдуу татад бүр урт шил зүсэж болно. За цамгийн дээт нь хэдэн сантиметрийн диаметртай тойрог зүсэх үү? 100 см-ийн диаметртай. 1 м. Аа. Тэгээд энэ нь болохоор ингээд ирээ сольждгоо болно. Ингээд алмаацныхаа ирийг. Эндээ юм пүрш хийж өгснийх нь үчин нь болохоор яг ингээд зүсгэд нэгэн жиг тийм даралт ирж байгаа. За төгөлдрөө чи сая сонсон уу? Мэдлэг, чадвар, дадлага, туршлага дөрөв нэмэгдэн гэж шүү дээ. Яа, нэг дор шууд энэ дөрвийг дөрүлэнг нь олох. Би энэ дүрийг авахын тулд энэ над хэдэн төгрөгөөр тусах уу? Энэ ердөө л бол нэрээ 5,000 төгрөгөнд туссан. Яагаад гэвэл нөгөө нэг ихэнхдээ бол нөгөө нэг хаягдал гарын дорх материал. Гарын дорх материалаар хийчихсэн болохоор. Тэгээ олныг хийх үү бид нар одоо гарын дорх материалаар над чи 5,000 төгрөгөөр тэр 4 мэдлэгийг авахыг хүсэлтэй хүн одоо олон байж болно шүү дээ. Олныг хийн шүү дээ. Экспертигээ өрий. Энэ бол шилэн хийц компани захирал гант бол бүгдээр хамтдаа тайзан дээр халуун алга ташлтан дор угтан авцгаая. Сайн байна уу та? Манай хүүхдүүдийн бүтээл ингээ харахад нэг болмооргүй юм шиг санагдаад байна уу? За хүүхдүүдийн санаанаас үзэхэд бол одоо яг энэ роликт хэсэг бол шинэ юм байгаагүй байдаг үү те. Энэ бол айгүй шинэлэг зүйл болсон байна. Хоёрт яг одоо тэр багжин дээр байдаг энэ дэр нөгөө нэг хэмжээтэй зураастай тийм үү. За энэ байж болж байна. Байх ёстой юмнууд нь байна. Хоёрт эдрийн нэг давуу шинэ юм нь. Энийгээ угсардаг тийм ээ. Шаардлагатай үед одоо заавал ийм урчим ингээ хүн барай явахгүй. Энийгээ бас шаардлага үед одоо авчдаг. Энэ бол хүүхдүүдийн одоо шинэлэг юм. Би түрүүнд энийг одоо яаж үзье? Туршилт ийн гэсэн үг шүү дээ нэгсэндээ. Одоо нэгэсэндээ туршилт хийж. За. Ингээ үзсэн ер нь болж байна. Тэ? Шил зүсч болж байна уу? Болж байна. Ахын хэрэглээний одоо ойр зургийн шилийг бол зүсч болж байна. За энд харснаа ингээд энд далий гарч байгаа үст тэ. Энэ далий гарсан нь болохоор энэ нөгөө алмазны чигийн бус хөдөлгөөнийг хязгаарлаагүй учраас ийм хөдөлгөөн байгаад байгаа байхгүй. Боломжтой бол манай үйлдвэр дээр ирээрээ хүүхдүүд үзэхэд бол компьютероор шилжүүлдэг одоо тоног төхөөрөмж бүр 100-ны наривчлалтаагаар миллиметрийн 100-ны наривчлалтаагаар зүсдэг. За тэрнээс гадна яг энэ гараар энэ зүсдэг юм багжнууд бий. Шулуун, хээ маягаар зүсэх тэр юмнууд бол багжнууд бол бий. Тэгэхээр тэд нартай танилцаад цогт бүтээгдэхүүн чинь тийм их дорн шүүрч авдаг штэ тий. Хажуугаар нь гараа явахтаа л үжээ хөөх энэ вэ гэж гараа явчихдаг. Тэгэхээр тиймэрхүү юм гарах байх үүсэх байх гэж бодож байна. Тэгээ энэний хувьд бол одоо хүүхдийн хичээл сургууль за ер нь ахуйд бол энийг хэрэглэх бүрэн боломжтой багжуулжээ гэж би үзэж байна. Хоёуг зүсэх гээд байгаа шүү дээ. Тэгээ өөрсдөө зүснэ бол нэлээд хязгаар болоод байгаа шүү дээ. Тэгээ зүгээр хэрэг ийм боломж бий юу өөрөөр. За мэдээж энэ хүүхдүүд түрүүнд нөгөө дугуй юун дээр энийг ашиглаж болно гэж би бодоо эднэрт санд болгоод байгаа. Энийг аваад эн чинь нөгөө хөшил бариад хөгж байгаа. Хөдөлгөөнгөө болчихж байгаа шүү дээ. Тэгвэл энэ хоёроо холбочвол ингээд одоо жилүүтэй. Шил зүсэж сурах арга барилыг эзэмших хугацааг наад энэ бүтээл маань ерөнхийдөө багасгах боломж байна уу таны нүдээр? Одоо шил зүсэх процессыг энэ багж маань хөнгөлөлж байгаа байхгүй юу? Тэ? Нэгд одоо жишээ нь зүгээр дан гар алмаз гэж одоо энэ байна гэж үзье л да. Ийм алмаз байдаг шүү дээ. Тэхийн тулд нөгөө хүн заавал одоо шугамтай юм уу гэхлээр тий энийг бол өөрөө их нэлээд тийм дадлагдсан хүн нөгөөдгөө одоо ингэж зүсдэг. Тийм байна. Тэгэхэд энэ бол одоо нэг тийм айхтар дадлагдсан тийм үе биш. Энэ өөрөө ингэж чиглүүлээд өгч जैन тий. Одоо энэ шил зүсэх процессыг айгүй хөнгөвчлж байгаа байхгүй юу? Одоо ингэ барьлаа, шууд явлаа. Ийм багжтай хүн бол одоо тийм мундаг шилчин юм уу тийм шил зүсдэг хүн байх шаардлагагүй байна. Ийм багжтай хинч зүсэх хийгээ явчих бүрэн боломжтой. За баярлалаа. За баярлалаа маш их баярлалаа танд. 5,000 төгрөгөөр шил зүсээ сурчих юм биш те. 4 зүйл аавна гэж байгаа шүү дээ. Юу юм бэ? Мэдлэг, чадвар, дадлага, туршлага. Мэдлэг, чадвар, дадлага, туршлагыг 5,000 төгрөгөөр л аавна гэж. За залуучуудаа оноогоо хүлээх танхимд урьж байна. Одоо шүүгч та бүгдийн бүтээлэг үнэлнэ. Тэгээд эцсийн үр дүнд гарсан оноогоороо бүгдээрээ жигсэн да. За амжилт хүсье залуучуудаа.
Одоо ер нь үүнээс цааш түүнээс хойш одоо бөөрнгийн шилтэл интерьер дизайнтай юм хийгээд бай. Тэгэл пук гэж бомбдуулаад гэж татаалаа да. Зохион бүтээгч Төвшинбаяр 658 оноогоор 12 дугаар байранд зогсож байна. Баяр хүргэе. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Үзэгчид хэдийнэ мэддэг болсон баха. 3 дугаар шатны шалгаруулалтанд бид зохион бүтээгчдийн 100% бэлэн болсон амьдралд хэрэгжихэд ойр болсон төрөл бүтээлүүдийг мэрэгчлэнүүдээр за шинжээчдэр дуршуулж байгаа юм. Тэрнээс гадна манай шүүлтийн зарчим маань 3 дугаар шатнаас эхлээд солигдсон байгаа. 9 шүүгч маань тус бүр бүгдээр 1-ээс 10 оноо өгнө. За эдгээр оноонуудаас хамгийн өндөр бөгөөд хамгийн бага оноонууд шудраг байлгах үүднээс автоматар хасагдаад үлдсэн оног дундажлаад нэг тоо гарч ирнэ. За эдгээр тоонуудаар 3 дугаар шатанд өрсөлдөж байгаа 36 зохион бүтээгч маань жагсаад эхний 18 нь 4 дугаар шатанд өрсөлдөх эрхээ олж авах юм. За Батбэлгийн багийнхан маань саарл ус гэдэг төхөөрөмжөөр оролцож байгаа тийм. Би 12 давхар айлын энийг айлын орон сууцнд туршиж үзсэн байгаа. За жишээлбэл энэ чинь аяг тавг угаас ус болон гар хувцас угаас усыг ашиглахгүйгээр зөвхөн гар угаас ус болон ванаас ирэх усыг ашиглаж шүүж одоо цэвэршүүлж нөөцийн сав руу оруулах юм. Яаж цэвэршүүлэх вэ гэхээр хоёр дамжлагын шүүлтүүр байгаа. Эхнийх нь бол механик бохирлыг шүүх шүүлтүүр байгаа. Хоёр дахь нь бол усыг тунгалагжуулах одоо 9 шүүлтүүр байгаа. Тэгээ 3 дахь шүүлтүүр нь бол усын үнэрийг дарах одоо химийн бодис хийх тийм одоо хэсэг байгаа. Ингээд шүүгдэж орж ирсэн усыг одоо хитягаан тооны гэвлээд нянгуужуулж хариуцах нь үүнээсээ 0 бочки руу одоо вакуум насосоор одоо шахах юм аа. Энэ харагдаж байгаа вакуум насос болохоор маш том хэмжээтэй вакуум насос байгаа. Энийг 2 давхар Канада модон хаус зориулж хийсэн болохоор 220 вольтоор ажилладаг вакуум насос байгаамаа. За тэгээд одоо бочки руу орох хоолойн дээр усны тоолоор тавьж өгсөн байгаа. Энэхүү тоолоорыг тавьж өгснөөр одоо нөөцийн сав маань хэдийн хэр хэмжээний усыг хэмж чадах вэ гэдгийг мэдэж болох юм аа. Ингээд 0 бочкийн цэвэршүүлсэн саарл ус маань ирнэ. Одоо энэ нэвтрүүлэгт бол яг саарл ус болон цэвэршүүлсэн усны дээжийг авчирсан байгаа. Та бүхэн одоо үзэж танилцаарай. За тэгээд энэхүү бүтээлээрээ мөн 7 жилийн хугацаатай ашигтай загвар ангичлалыг авсан байгаа. Шүүгч та бүхэн танилцж үзээрэй. За тэгвэл зохион бүтээгч Батбэлгийн бүтээл дээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн усны судлалын төвийн захирал Басан Доржиг урьж дүнэлтээ авъя. Сайн байна уу та? За та манай зохион бүтээгчийн бүтээлтэй танилцсан уу? Танилцсан байгаа. Хэдээ бол боломжийн юм шийдэл байна гэж үзэж байгаа. Саарл усны технологиг Монголд нэвтрүүлэх шаардлага өндөр байгаа. Усны нөөцийг хэмнэх талаас нь бол. Гэтэл цэвэр усны үнэ маань үндэсэндээ бол их бага үнэтэй. Энэ цэвэршүүлж байгаа 1 литр юм уу 1 м куб усны үнэ яг хэдийн бэ гэдэг тооцоог бол бас манай хүүхдүүд бас сайн хараа хийж амж байгаа шиг байна. Тэгэхээр энэ тооцоос хамааруулаад энэ системийг одоо яг энэ өрхийн түвшинд гэдэг юм уу одоо айлын түвшинд нэвтрүүлэх асуудал бол яригдах хэрэгтэй. Нөгөө тэгвэр бол яг саарл усны стандарт гараагүй учраас яг жорлонд ашиглаж байгаа ус бол ийм химийн найрлагатай, ийм физикийн найрлагатай, ийм биологийн найрлагатай, ийм бактериологийн найрлагатай ус байна гэдэг ямиг бас хэлэхэд төвөгтэй. Энэ тэгээд энэ бол одоо бид хэрэгжүүлэх ёстой Монгол улсад усны нөөц багтаа бас нэг ийм смарт шийдэл байгаа. Энийг бол бид ярих үс цаашаа хийгээд явах ёстой. Цэвэр усны үнийг ерөнхийдөө яаж тогтоож байгаа тэр талаар ерөн сонирхсан зүйл байдаг. Улаанбаатар хотын жишээн дээр ярих юм бол бид гэр хоолд 1 төгрөгөөр ус өгч байна. 1 литрийн 1 төгрөгөөр өгч байна. Тэгээд тэнд бол 4 төгрөгийн зардал гаргаад 1 төгрөгөөр хасах 3 төгрөгийн одоо алдагдал ороод байна шүү дээ. Тэгэхээр усны үнэ бол зохистой үн хэд байх ёстой юм бэ гэдэг ийм энэ бол үйлчлэгээний үнийг яриад байгаа. Ус бол өөрөө нэг төмөр одоо энэ алт мөнгө шиг тийм үн бол байхгүй. Бид бол үйлчлэгээний үнэ л яриад байгаа. Тэгэхээр бид газрын үнээс ус татаад гаргаж ирээд тэгээд одоо тэр хэрэглэгчдэр хүрч байгаа ус бол бас тодорхой хэмжээнд үнэтэй байх ёстой маа гэж. Өнөөдөр бол 50 мөнгөөр бол 50 төгрөгөөр бол бид ямар ч юм авч чадахгүй дээ. Тэгэхэд бол нэг толгой шүдэн авч болж байгаа. Нэг хайрцаг шүдэн. Гэтэл 50 литр ус авчиж байгаа байхгүй. 50 литр ус гэдэг бол үндсэндээ нэг айлын бол 3 өдрийн хэрэглээ. Усны талаас авах юм бол. Тэгэхээр энэ усны үнцнийг бол бас зохистой төвшөнд орох юм бол энэ саарл усны технологи, ус хэмнэлтийн технологи одоо ингээд олон юмнууд бол явах хэрэгтэй. Би сая хүүхдүүдтэй ярьж ирсэн юм бол энэ үнэтэй юм л жаахан хамгаалтанд орж одоо явт юм шүү дээ. Үнэн багтаа юмроо энэ хайлын хамгаалал гэж хоосон ярихаас биш яг хамгаалдаггүй юм байл л дээ. Одоо манай тоол руу байхгүй байсан Эрдэнэ тотуулах асар өндөр
одоо усны алдагдaltaа 2 тэрбум төгрөгийг гоох нөхдөг байсан байхгүй. Гоох мөнгөтэй учраас өгчдөг байсан. Тэгэхдээ одоо яг тоолоржуулаад ирэхээр усны алдагдал багасчихж байгаа. Яагадгүй яг миний хамаатан манад ирээд одоо юм уугаад байх нь бол миний кармаас мөнгө урсаад шүү дээ. Тэр хуучин бол тийм байсан айлууд. Өрөөсөө нэг амбултай нэг хүн дээр та өрхийн сар төдөн төгрөг төлж шүүг нэг л хүнээр амбулаа бичих сонирхолтой. Тэ? Тэгээд тоолоор тавьчихаар бол яаж чадахгүй юм чинь. Тоолоороо эргэжээд явж байгаа учраас энэ дэх бололцоотой юм гээд. Яг энэ хүүхдүүдийн хувьд бол би сая хэлж юм л дээ. Өдөрт нэг татхад 6 литр ус явчих юм бачигнаас. 6-8 литр. Бол Европын стандарт бол 2-5 литр байгаа юм л. Арайцтай учраас бага ус явж байгаа. А манад нэг татхад бол ерөөсөө тэгэл парк хитл 10 литр ус явчихж байгаа учраас 40 гийн чинь 4 дараа алгуулчих юм байна. Тэгэхээр яаж энэ хэрэглээ тэр хангалт хоёр яаж менежмент хийж ингэж явах хэрэгтэй бэ? Тэгээд 40 литр гэдгийг ямар үндслээр тогтоосон юм бэ гэдэг дээр л бид бас ярилцээд байна л да. Мэдээж төгсгөл дрын байхгүй учраас цаашдаа улам болсонгүй болгоод тэгээд бид хамтраад энэ чиглэл дээр одоо ийм эхлэн байгаа учраас энийг аятайхан болгоод цаашаа ер нь нэг тэгээд Монголдо нэвтрүүлээд явах юм гэсэн юм л бодолтой байгаа. Усны үний үед бол засгийн газар бас 2-3 удаа яриллаа. Энэ бол нөгөө яг хүмүүсийн суурин дээр очиод амьдралд нөлөөлөд байгаа учраас улс төрчид бол энэ дээр шийдвэр гаргах чадвар их багтаа байдаг юм шиг байна. Тэгэхээр энэ бид нар бол өөрсдөө иргэд энийг хүсээд үнэхээр энэ алт болсон юм а бид энийг ингэмээр байна гэх юм бол одоо бас болцоо байгаа. Герман улсын өршөөлөх байгууламжийн захирал нь өөрөө яг бохор ус хийгээд гарсан усыг өөрөө ууж үзүүлээд байгаа юм. Энэ бол хүмүүсийн сэтгэл зүйд угаасаа байгаа болохоос ш ууж болно гэд өөрөө харуулад хэлээ л дээ. За баярлалаа. Маш их баярлалаа танд. Үнтэй цаг зав гаргаж ирсэн танд баярлалаа. Туршигч мэрэгжлийн хүн бол бүрэн дүрэн мэрэгжлийн хариултад өглөө шүү дээ. Тэгэхээр Бат Билгээ чиний хувьд одоо залуу зохион бүтээгч чамд ямар үр дүн өгөв талаас нь ярьж өгөөч. Өмнө нь бол хэдэн тэмцээнд орж исэн, дөрвөлж исэн. Тэгэхээр энэ удаа залуу зохион бүтээгч төр оролцоод ер нь нэлийн гайгүй баг юм нэмхгүйгээр явчих байхаа гэж ер нь итгэлтэй байсан л та. Тэгэхээр хамгийн анхны шатнд орж ирснээс ахуулаад маш их дутагдaltaй талууд байна. Гэ шүүгчнэр шүүмжилсэн өөрсдөө хийгээд үтсэн маш их дутагдaltaй талууд байсан. Яг анх орж ирж исэн бүтээл одоогийн бүтээл хоёр бол 4-5 дахин илүү ялгаатай болсон гэж би бол хувьдаа дүгнэж байгаа. Тэгээд би тэр үедээ бас ийм бүтээлээр одоо ингээ эргээд харахад анх орж ирж яхад ямар байлаа. Ийм бүтээлээр би яаж тэр тэмцээнүүдэд төрүүлжсэн юм болоо гэж гайхдаг л та. Тэгэхээр залуу зохион бүтээгч чамд юуг өгч чадсан бол? Маш их энэ залуу зохион бүтээгч би бол архитектурын мэрэгчлээ. Тэгээд одоо бол баг усны хүн болж байна уу гэж. Тэгэхээр ер нь бол усны талаар маш их судалгаа хийж, дээр нь техник, технологи талаар маш их мэдлэгтэй болж байна л та. Амжилт хүсье. Үргэлж олоогоо үлээ. Хүмүүст хэрэгтэй бүх нэг сэтгэх болтугай. Амжилт хүсье залуучуудаа. За ингээд залуу зохион бүтээгч 2013 уралдаанд орж байгаа. Бат Билгийн багийнхан нийт 7 оноо авч 7-д жигсэн байна. Бүгдээрээ баяр хүргэе. Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж, New Жуулчин тур компани. Санаагаараа жигүрлээ. Шилдэг бүхнийг нэхийг хүснэ. Гэрэлт мөрөөдөлтэй залуус яа. Диген хүсэлдээ хөтлөнө. Сайхан бүхний ойрхон байна. Сансан бүхний хийсэр байна. Сэтгэл зүрхийн өдрөг байна. Сэтгэлээрээ
залуу